цэцэрлэгт хүрээлэн аимшигын өгүүлэг. Нарлаг сайхан зуны өдөр тэнгэр хангааж сайхан байлаа. Цэцэрлэгт хүрээлэн өнчөд яг л тохирсон өдөр. Ээж охин хоёр харин цэцэрлэгт хүрээлэнд байдаг ногоон зүлгэн дээр амарч байлаа. Ургамал модуудын үнэрийг үнэртээд л энд тэнд хөөсөлтөн тоглох хүүхдүүдийн чимээг сонсоод л бяцхан охин тэнгэр төврөх үүлнүүдийн дүрсийг тааж тоглон өөрөө өөрийгөө зугаацуулж байлаа. Тэр үүлнүүдийн нэг нь гахаа шиг, нөгөө нь бяслаг шиг хэлбэр дүрстэй байх нь охины инэдийг хүргэж байлаа. Тэрний төсөөлөн бодох чадвар хүүхэд болохоор их сайн байсан төдийгүй тэр үүнийг хэрч удаан үргэлжлүүлж чадхаар байлаа. Гэвч удалгүй охин тэнгэрт чөтгөр шиг царайтай үйл хөвж явахыг хараад баг зэрэг айж эхэллээ. Чөтгөр яг л түүн рүү ширтэж байгаа мэт санагдаж охины нуруугаар хүйт дагаад явчихлаа. Охин нүдэ анаад хэсэг хүлээлээ. Дахиад нүдэ нээхэд тэр үл алга болчихсон байлаа. Саяны явдлаас жаахан жиргсэн охин одоо дээр нь хөвөх үүлнүүд рүү харах хүсэлгүй болсон байлаа. Тэр нүдэ дахин анаад илүү сайн сайхан зүйлс бодож эхэллээ. Тэр одоо урт амьсгаа авч дээрээс нь тусах нарны туяаг л мэдрэн хэвтэнэ. Ойр хавийн бейсболын талбайгаас нэгэн бейсболын бөмбөг охин болон түүний ээж нь амран хэвтэх зүг рүү нисэн ирлээ. Охины толгойг цохихын өмнөхөн ээж нь амжиж бөмбөгийг барьж авлаа. Энэ явдалд ээж нь ихэд уурлан хайхрамжгүй тэр хэдэн хүүхдүүдийг зад загнахаар босон явлаа. Бяцхан охин ээжийнхээ араас "Ээжээ битгий тийшээ оч" гэж хэллээ. Сонссон ч сонсоогүй юм шиг уурандаа багтарч ядан ээж нь алхаж одлоо. Охин дахиад л нүдэ аниг хэвтлээ. Тэр дахиж үүлнүүд рүү харахыг ч хүсэхгүй байлаа. Охины дотор нэг л таагүй мэдрэмж төрж ээжигээ хурдхан л буцаад ирээсэй гэж дотор бодно. Тэгээд ээжтэйгээ хэрлүүгээ харна. Нүдэ аниг хэвтэх охины чихэнд хүүхдийн тоглон наадах чимээ сонсогдохоо болжээ. Хэдэн хором өнгөрсний дараа охин нүдэ нээхэд нартай өдөр нь сартай шөнөөр солигдсон байсан бөгөөд түүний ойр орчимд хинч байсангүй. Охин айж ээжигээ дуудаж орлоо. Гэвч хинч тэрний орилох дунд хариу өгсөнгүй. Тэр дахин ээжигээ орилон дуудах боловч бас л намгүй. Одоо тэр маш их айж байлаа. Эргэн тойрноо сайн аживал цаана харагдах савлуур дээр нэгэн охин сууж байлаа. Савлуур дээр суух охиныг тэр чимээгүйхэн ажиглаж байснаа "Чи хэн бэ?" гэж охин асуулаа. Гэвч савлуур дээр суух охин юу ч дуурсангүй. Хачирхалтай охин нүдэ нээж бас аних тоолонд тэр ойрцоор л охинтой улам ойрцоор одоо тэр хоёр урд урдаасаа нүүрээ харан зогсож байлаа. "Чи хэн бэ?" гэж охин нэлээд сандарсан хоолоогоор дахин асуулаа. Нүүрэнд нь инээмсэглэл тодорч байсан охин одоо инээхэн болж түүний нүд рүү хараад "Би бол чи" гэж хэлээд охиныг багалзуурдаж авлаа. Охин эсэргүүцэх гэж оролцож юу ч хийж чадсангүй. Тэгээд тэд хамтдаа доошилсоор охиныг нөгөө ертөнц рүү авч явлаа.